American хүүхд бүтээгдэхүүнээр үйлчлэгээ үзүүлэгч бол яг өөрийнх нь цэвэрлэг шампунаар өсний өнгөн гадаргуу дээрх бохирдол ангижруулагч маскыг арилгах зорилгоор угааж өгөх хэрэгтэй. Үүний дараа үсийг 70% хүртэл хатаана бүрэн хатаах гэсэн үг. Хэрвээ нойтон үлэн чихтэй байх үедээ санах боломжгүй ус байгаа бол бүрэн хатааж болно. 70% хатаасны дараа эсвэл бүрэн хатаасны дараа үсний ширэлтийг том самшилттай самаар санаж гаргах хэрэгтэй. Үүний дараа үсийг 3 хуваах буюу хоёр талын хэсэг гэж 3 хуваагаад түрхэх үсээ маш нэмгэн авч жиг түрхэж өгөх хэрэгтэй. Хэрвээ бодог түрхдэг шиг үсээ зузаан аваад түрхэх юм бол үсэнд ураг хангалттай сан шингэж өгөх боломжгүй болно. За ингээд ураг түрхсэний дараа 20-30 минут байлгаад үсийг усаар зайлна. Усаар зайлсны дараа үсэнд сайтар тижэл өвчжигшүүлэх ангижруулагчийг түрхэж үсэнд бүрхүүл үсгэн үсийг хамгаалж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд усаар зайлаад ангижруулагч түрхээд гараад ирсэн ус маань ингэж номхорсон байна. Буюу үсэнд гэмтэл багассан байгаа байдлыг харж байна. Үүний дараа үсийг самнаад сэнсээр гүйцэд хатаагаад эндүүдэж өгнө. Эндүүдэх шалтгаан маань үсний өнгөн газаргуу дээр нь үлдсэн байгаа ургийг үсийг халаангаа гүйц шингээж өгөх зорилготой байгаа. За эндээс ураг түрхэхийн өмнөх болон дараах нот үеийн байдал харагдаж байна. Сортой болон соргүй үсний гэмтсэн сунсан үс нь ингээд сунгалт найрлсан байна. Хуурай үедээ ингэж үс нь хорсон байгаа байдал нь харагдаж байна. Ингээд уургаа гадагшлуулахгүй эрүүл хэвээр нь хадгалахыг гэвэл цэлбэт агуулаагүй шампунь ангижуулагч хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.